За дүү сайн уу. За аппарат ямар шүү байна? Дэжгүй сайхан. Чи хэзээ энэс эхэл суулаа аппаратын дээрээ? Тэгээ энэ аппаратын дээр чинь яг 5 сарын 15 тэрний зургийг авсан байсан шүү дээ. Тэгсэн. Энэ дээр бол нүүрний арьс энэ шил өөр болцсон юм лээ. Илүү өрөнгө засаад. Ер нь тэгээ чаашдаас энэ хүмүүс энэ аппаратын дээр суугаад суугаас өмнө зураг авчих хэрэгтэй юм шиг байна. Тэгээ суугаад дараа 1 сарын дараа 2 сарын дараа дахиад зураг аваад авсан. Тэгэхээр яг тэр байрлалаараа гэрэл ч юм уу тэр үед нэг тийм нөхцөлтэй. Тэгээ миний хувьд бол энэ аппаратын дээр сууснаас шинэ зүүн хөлний яг нэг өвдгөр хатгуул, өвдөөний нүдээр хатгуулаад доош ингээ унчих гээд байгаа юм шиг бүр хөл мэдээг болдог өстой шүү дээ. Богинохоо хугацаанд бүр нэг тэр маань лайлгуулсан байна. Баруун хөлний шагаагаар бас тэтэ өгдөгсөн. Тэгээ тэр бол бас зүгээр болсон байна. Ийм хоёр үр дүн гарсан байна. Тэгээ одоо 5000 км-ийн гүйлтэн дээр 6 цагийн зайтай 15 минутаар суугаад явж чинь тийм. Тэгээ ямар ч гэсэн сайхал байна. Тэгээд одоо тэмцээнэ орсон гэдэг энэ аппараттайгаа нэг амжилттай босгох гэж бодсон. Зүйтэй. Энд чинь л одоо миний зорилго байсан. За Бужаргал бид бол 17 16 оны үед анх танилцж байсан. Тэгээд тэрнээс хойш Монгол хүн ингээд бас амжилт гаргаа явж байгаад бас бахархаад Бужаргалын аль болохоор ингээд дэмжихийг боддог. Тэгээ явж байгаад энэ жил ийм нэг ийм цахилгаан соронзон долгио Terra Gertz гэдэг ийм хоёр том технологиг нэгтгэсэн нэг ийм аппараттай би өөрөө тааралдаад аваад хэрэглээд үзсэн юм л да. Тэгсэн энэ ер нь маш их хэрэгтэй юм байна. Ялангуяа тамирчдын одоо тэр нөхөн сэргээлт одоо хүч чадлыг нэмэгдүүлэх энэ одоо маш олон юм дээр нь маш үр дүнтэй гэж гарч ирд юм байна шүү. Ганц тамирчид биш. Ерөөсөө хэн ч хэрэглэж болно. Энгийн залуучууд тэгээд ялангуяа хүнд ажил хийдэг улсууд бол жоохон ядаргаан байд юм эсвэл ер нь одоо үе мөчний одоо асуудалтай тэгэл аллергины асуудалтай гэх мэт ер нь маш олон ерөөсөө угаасаа эн чинь юу хүний хөлний уулнаас хүний толгойн орой хүртэл одоо хэдэн тэрлэн ос байдаг гэж байгаа шүү дээ. Тэр хэдэн тэрлэн осыг чинь өгөж хорогдож байгаа хөгшөрч байгаа тэр хатаж инж байгаа хоорондоо наалдаад ажиллахаан болцсон эсүүдийг чинь бүгдийг яг сайхан цэнэглээд өгч байгаа. Бид нэр гар утасны батарей суухаар яадаг үлээ тийм ээ. Цэнэглэж ээж тэр гар утас чинь сайн ажиллана шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Хүн ер нь өөрөө гэрэл тэгээд энэ долгио энэ зүйлээс бүтдэм юм. Эрчим хүч одоо тийм бүтдэг гэж байгаа шүү дүниээс чинь. Тэгээд тийм ч учраас бид эрдэм хүчийг дамжуулдаг ийм зүйл байд юм байна. Хүний эс өөрөө тэр эсийг нь сайхан сэргээгээ цэнэглээ өгч байгаа гэсэн үг юм байна. Тэгээд энэ аппарат бол хамгийн гол нь миний анх энэ татагдсан нэг санаа бол юу гэхээр сансрын нисгчил дэлхийн татах хүчнээс гараад одоо хэдэн сарын турш байд юм уу хэдэн хоногийн турш саран дээр сар одоо сансарт нисээд ирэхдээ тэр дэлхийнхээ нэг цахилгаан соронзон туйлаас гараа явчихаар баланс нь алдагддаг юм уу тэгээд хөл дээрээ гიშгэх боломжгүй болоод боод ирд юм байна л да. Тэгэнгүүт нь бол энэ одоо энэ аппаратанд орсон PMF гэж англиар одоо товчилсан үг байгаа. Энийг бол монголоор хэлэх юм бол цахилгаан соронзон долгио гэдэг ийм технологи байд юм байна. Энэ технологиг 1970 хэд оноос аваад сансрын нисгчдийг эрүүл мэндийн нөхөн сэргээхэд ашиглаад ирсэн төхөөрөмжүүд байд юм байна. За энэ бас нэг технологи орсон бол Terra Gertz гэдэг гэрлийн долгион гэдэг ийм одоо бас технологи орж ирсэн. Тэгээд энэ аппарат нь хамгийн гайхамшигтай нь өнөөдөр тэр Terra Gertz цахилгаан соронзон долгио гэдэг энэ хоёр технологиг одоо яг ийм хөлөө тавиад сууд хэн бүхэн хэрэглэх боломжтойгоор үйлдвэрлэсэн газар нь ганцхан энэ миний судалснаар бол энэ Oli Life компани. Ер нь Oli Life компани ч өөрсдөө хэлж байгаа өдөр хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө маш ям дүнтэй авсаархан хөнгөн хэн бүхэн хэрэглэж болохоор ийм аппарат бид гаргасан шүү. Тэгээ та нар энийг аваад олон хүнд хүргээд олон хүний эрүүл мэндийг хамгаалаарай гэсэн ийм зүйл ярьдгийн. Тэгээд би энийг Бужаргалдаа бас энэ 5 сарын ихээр бас зориулж аваад одоо энэ 3100 майл буюу 5000 км гүйх гэж байгаа энэ рекорд өвдөх гэж зорьсон энэ холын зайн энэ гүйлтэнд амжилт гаргаарай гэж би бол хүсэж байна. За их баярлалаа. Одоо ийм сайхан аппараттай болгоод ингээд ийм маань хөлийг маань одоо эдгэж өгсөн. Тэгээд энэ тэмцээнд бас ингээд амжилттай оролцоод ядрахгүй ингээд гүйж байгаа. Одоо нууц нь энэ Oli Life байна. Тэгээд энэ сайхан имийг надад одоо анхаарал тавьж одоо энэ зүйлийг биелүүлсэн маш баярлалаа. Made me grow on. I say thank you in advance for the blessings I already have in my heart's expanse.
Thank you for this day in my living, constant learnings to keep me thriving, for challenges that make me evolve. Thank you for everything I continue to solve.